Ир айсандаа толгоогоо өргөн тэнгэр өөд харлаа. Цэлмэг тэнгэр гинэт хоёр хуваагдав. Тал нь хөх тэнгэр тал нь орой дээрээс дарсан харуул. Хамгийн чхүүдэс хүргэмэн. Асар том шуудын сүрэг тэнгэрээр шунган өнгөрөв. Тэгээд бан шасгах мэт бөөнөрөө унан эхлэв. Шашны дайтай том туслууд араас нь шаагн ирэв. Гэвч тэр нь жирийн ус биш байлаа. Харин шаргал наалдамхай тос мэт зүйл байв. Алсад аянга цахилахад гэрийнх нь нохой гинэт галзуурч түүн рүү аимшигт соёогоо ярзайлгав. Дараагийн агшинд ир орноосоо цочин сэрлээ. Саяын бүхэн өрдөө зүүд байжээ. Гэвч тэр өчүүхэн ч тайвширч чадсангүй. Учир нь сүүлийн үед Аадар шуургатай холбоотой хар дарсан зүүд байнга зүүдлэх болсон. Тэгээд зүүдэн дэх бүх явдал дэндүү бодож санагдана. Нохойд хазуулсан мэт гар нь хүртэл хатгуулан өвдөн. Марк бүр ноцтойгоор сэжиглэв. Энэ бол өөрийнх нь урдчлан харсан ирээдүй гэж. Түүний амьдрал угаасаа илбэг дэлбэг биш. Барилга дээр ажиллаад олох мөнгө нь хязгаартай. Гэр бүлийн өдөр тутмын зардлаас гадна сонсгол хэл ярианы бэрхшээлтэй охиныхоо эмчилгээнд бас мөнгө гаргана. Энэ бүхэн Маркийг амьсгаад авч тултлаа дарж байв. Ялангуяа сүүлийн үеийн тэр жихүүдс хүрэм хар дарсан зүүднүүд түүний дотор шатаж буй мэт төгшөөртэй байлаа. Гэвч яхаа болохгүй байв. Шуурга гамшигыг тэр эсэргүүцэж дийлэхгүй. Гэхдээ ядаж өөрт нь аюул учруулж мэдэх нохоогоо хашиж чадна. Тэр өдөр Марк урдын адил барилга дээр ажиллаж байлаа. Гэтэл гинэт асар их шуудын сүрэг тэнгэрт эргэлдэж байхыг харав. Энэ бол их гамшиг эрхийн шинж илт байлаа. Маркийн дотор улам төгшөв. Харин хамт ажиллагсад нь юу ч болоогүй мэт. Өөрсдийн ажлаа хийсээр байв. Чи шууд ингэж нисхийг харж байсан уу? Чи юу гинэ? Тэр өдрийн үдээс хойш Марк ажилласаа эрт тарж охиноо авахар явлаа. Гэвч замын хагас дээр аимшигт салхи бороотой тулгарв. Марк сайн ажиллан харлаа. Аз болж энэ нь зүүдэн дэх шар тосон бороо биш байв. Гэвч яагаад ч юм. Салхины шилэн дээрх бороог арцаар байталч цэвэршихгүй байлаа. Маркийн хараа тэр чигтээ бүрэлцэв. Гинэт урт нь нэг сүүдэр гарч ирэв. Машин нь мод мөргөн хүчтэй савлаа. Аз болж охин нь гэмтсэнгүй. Марк баярлагч завдалгүй. Гинэт хідэн танхаа итгээд машины цонхыг хаглав. Тэр зүгээр л нүдэн дээрээ харсаар охиныг нь хүчээр авч явсныг үзв. Цөхрөлийн ам боогдуулан мэдрэмж нүүр өөдөн дайрав. Марк огцом орноосоо цочин сэрлээ. Саяын явдал бас л нэг зүүд байжээ. Маркийн царай өдөр ирэх тусам барайв. Сүүлийн хідэн зүүдийг нэг бүрчлэн тоолбол нэг нэгнээсээ илүү бодит болж байлаа. Тэр энэ ертөнд сүүлийн ирмэгт ирснийг улам их мэдрэв. Тэр өдөр Марк санаандгүй харахад арын хашаан дах олон жил эзгүй хэвтсэн зойр түүний толгойд галзууныг бодол урган гарч ирэв. Ялангуяа тэр орой мэдээгээр хийн алдагдлаас болсон эмгэнэлт явдлыг гаргахад нэг гэр бүлийн 5 хүн газар дээрээ амиа алджээ. Энэ нь түүний доторх бодлыг бүрч баттгав. Тэр өдрийн үдээс хойш Марк шууд номын сан руу яв. Тэндээс сүүлийн үеэр амьд үлдэх тухай хэдэн ном гаргаж ирэв. Дараа нь тэр супермаркетад очив. Тэрэг дүүрэн заазалсан хүнс хийв. Тэр өдөр яг 7 хоногийн гэр бүлийн хамтын хоолны өдөр байлаа. Марк олны өмнө зарлав. Хаягдсан зойроо сүүлийн үеийн хорогдох байр болгоно гэж. Гэрийнх нь үүнийг төр зуурын сэтэл гэж л бодов. Гэтэл энэ шийдвэр Маркийн олон шүн бодож тунгаасны үр дүн байв. Шүн дунд өнгөрсөн хойноч тэр айсуу гамшигт бэлтгэсээр байлаа. Гэвч засвар өөрчлөлтөнд орох мөнгө бага биш. Маркийн дотор бахан найдлага бас үлдсэн байв. Тэр хотхоны цорын ганц эмчийг нууцаар ирж очиод өөрийг нь хар дарсан зүүд тасралтгүй зовоож байгааг тэрч бүх хэл төгсгөл ойртож буйг зөнгөөр мэдэрч байгаагаа бүгдийг нь ярив. Гэвч тэр эмч сэтгцийн өвчнөөр мэрэгшээгүй байлаа. Түүнд хотын нарийн мэрэгжлийн эмчид үзүүлэхийг зөвлөв. Явахынхаа өмнө бас Маркт хэдэн тайвшруулах юм бичиж өглөө. Магадгүй энэ нь түүний шинж тэмдгийг намжаахад тустай. Марк эргэлзээ тийм гэртээ харив. Гэтэл эхнэр нь нэг сайн мэдээ дуулгав. Саяхан даатгуулын компаниас утасдсан байна. Охины чихний дүн суулгах хагалгааны зардлыг бүтнээр нь даана. Үүнийг сонсоод Маркийн хамаг бие нэг дор суларлаа. Гэхдээ тэр эмчийн загсныг мартсангүй. Чимээгүйхэн хоёр тайвшруулах юм уучхав. Тэр шөнө Марк юр бусын нам 50 унтлаа. Түүнд дахинч Аадар бороо сүүлийн тухай хар дарсан зүүд ирсэнгүй. Гэвч тэр өдрийн үдээс хойш барилга дээр ажиллаж байхдаа тэнгэрт гинэт хид хідэн бөглөв аянга нижинлээ. Марк тэссэнгүй. Хажуу тийш гүйж очиод өгүүлэн бөөлжөв. Түүний асуудал өрдөөж шийдэгдээгүй бололтой. Марк эмчийн сануулгыг гинэт саналаа. Чи ээж дээрээ очиагүй хэр удсан бэ? Үнэн дээр энэ л Маркийг салдаггүй хар дарсан зүүд нь байв. Түүний ээж параноид шизофрени өвчтэй. Тусгай асаргааны эмнэлэгт 20 жил хэвтсэн. Марк 10 настай байсан тэр жилийг тодхон сандаг. Ээж нь хүнс авах гэж гараад машин дотроо өөрийгөө төвччихсэн. Тэгээд түүнээс хойш дахин хизээч эргэж ирээгүй. Тэр ээж нь өвдөж байхдаа бас байн хар дарсан зүүдэлдэг байсан эсхийг маш их мэдхийг хүсв. Гэтэл ээж нь өөрийгөө сайн унтдаг гэж хэлв. Гэхдээ дандаа хэн нэгэн харанхуугаас өөрийг нь ширтээд байгаа мэт санагддаг гэв. Энэ олон жил огт дээрдээгүй. Энэ үг Маркийг дуугүй болгов. Сэтгцийн өвчний эмчилгээний зардал ёроолгүй нөх шиг. Эцэст нь тэр мэрэгжлийн эмчилгээнээс татгалзахаар шийдэв. Бүх хатгаламжаа зойрыг өөрчлөн засахад зарцуулахаар болов. Хэрэв мөнгө хүрэхгүй бол байшингаа шууд барьцаанд тавина. Зээлийн менежер нь Маркийн олон жилийн танил хуучин найз байлаа. Тэр дахин яаран бүү шийд гэж ятгав. Гэвч Марк юу ч тоолгүй зээл хүссэн.
Харин түүний ажилтдаг барилга дээр түүний хойрог байдлаас болж ажилч удааширч байв. Хамт ажиллагч нь хасгалж өгөөгүйсэн бол дээд дарга нар аль хэдийн с 'ижиг авах байлаа. Гэвч Марк ганц баярлаач хэлсэнгүй. Тэр бүхийс хамт ажиллагчийн амралтын өдөр гэртээ дуудав. Зориг өөрчлөн засахад туслуулахаар үннийг хэлэхэд энэ хамт ажиллагч тун сайн тус болжээ. Бям гарагийн үрээрс барилгын экскаваторыг унаад Маркийн гэрт хүрээд ирэв. Ингэхээр Марк албан ёсоор эхлүүлэх нь төгсгөлийн өдрийн хорогдох байрны төлөвлөгөөгөө зах дээрээс буцаж ирсэн эхнэр нь энэ дүр зургийг хараад ууралсандаа газар дэвслэв. Тэр гэр бүлийнхээ зардлыг даах гэж хэмнэж амьдардаг. Харин Марк бол бүр байшингаа барьцаанд тавьчихж ганцхан нэг зойрон бэхлэлд барихын төлөө эхнэр нь нөхрийнхөө сүүлийн үеийн авирыг тун хачин болчихлоо гэж бодов. Өмнө нь байсан бол ийм том асуудлыг тэр заавал эхлээд өөртөө нь ярилцах байсан. Гэвч Марк үүнийг яаж тайлбарлахаа огт мэдсэнгүй. Өөрийгөө дэлхийн төгсгөл эрхийг урьдчилан харсан гэж хэлж чадахгүй шүү дээ. Өрөөндөө ормогцоо. Тэр дахиад л бөөн тайвшруулах юм залхив. Гэтэл шүн дунд Маркийн бие татаж эхлэв. Эхнэр нь зөнгөөрөө түргэн тусламж дуудлаа. Гэтэл нөхөр нь түүнийг тас зуурч хориглов. "Байна уу? Би зүгээрээ." Марк биеийнхээ байдлыг маш сайн мэддэг байв. Тэр утгагүй эмчилгээнд мөнгө өрхийг хүссэнгүй. Тэр нэг шалтак тоочоод түргэнийг буцаачихв. Эхнэр нь сандал дээр чимээгүй нулимс унгаж суухыг хараад Маркийн сэтгэл зөөлрч эхнэртэй бүхнийг үннээр нь хэлэхээр шийдэв. Дахин давтагдах тэр хар дарсан зүүднүүд, зүүдэн дэх тосорхох шар бороо машины гаднах хар сүдэр, бараг зүүд болгон дээр өөрт нь эсвэл гэр бүлийнхэнд нь хор хүрэгдэг байлаа. Харин өнөө шөнийн зүүдэнд Маркийн хамгийн дотны хамт ажиллагч бүр хурц бариад түүн рүү цавчиж байжээ. Тиймээс тэр орон дээр ингэтлээ хүчтэй татсан аж. Энэ үед Марк ялгаж чадхаа болжээ. Үнэхээр өөрийнх нь сэтгцэд асуудал байна уу? Эсвэл сүрэл ойртон ирж байна уу? Гэхдээ нэг зүйлийг тэр лав мэдэж байв. Юу ч болсон. Эхнэр хүүхдээ хизээж орхихгүй. Өөрийнх нь хүүхэд насны эмгэнэл. Тэдэн дээр дахин давтагдах ёсгүй. Маргааш нь ажилдаа очиод Марк хамт ажиллагчийнхаа нурууг ширтсээр байлаа. Урд шөнийн хар дарсан зүүд толгооноос нь гарахгүй эргэлтэн. Тэгээд тэр ажлын талбайн хариуцагчийг зориуд хайж очив. Хамт ажиллагчаа өөр багт шилжүүлэх санал гаргав. Учир нь тэд хэд дотн байлаа. Ах дүүдээ тушаагаад байх аргагүй гэжээ. Ажилд хараад Марк шууд багажны дэлгүүрт очив. Тэр анх хідэн хин баг авъя гэж бодсон. Гэтэл хамгийн хямд нь хүртэл $200 байв. Дээрээс нь хүүхдээвч байсангүй. Марк шүдээ 100. Нэг амсгаагаар хоёрыг авчихлаа. Үл үзэгдэх энэ гай гамшигын төлөө тэр бараг бүх хадгаламжаа шахав. Ядаж шуурганаас хамгаалах байр нь хэлбэрээ олж эхэлжээ. Тэр үед Маркийн ах гинэт хурж ирэв. Маркийн эхнэр түүнийг аргадан ятгахаар дуудсан байжээ. Гэвч Маркийн дотор бодол хад мэд хатуу байв. Хідэн үгээр ганхуулчих зүйл огт биш. Харин тэр ахаасаа буцаагаад асуулаа. "Чи ээж дээрээ очиагүй хэр удав? Ганц асуулт ахыг нь таг дуугүй болгочих уу?" Эцэст нь Марк нохоогоо ахынхаа машинд суулгаад түр харж өгөөч гэж гуйв. Хорогдох байраа засах ажилд тэр үнэхээр гар завгүй байлаа. Тэр шүн хар дарсан зүүд дахиад араас нь хөөрлөө. Гэвч энэ удаа Маркт хор хүргэх гэж байсан хүн бүр өөрийнх нь эхнэр байв. Маргааш өглөө эрт Марк сэтгэл нь эзгүүрсэн мэт өглөөний цайгаа идэж байтал эргэж харахад ажлын талбайн хариуцагч хашааны гадаа зогсож байв. Учрыг нь асуухад сайн мэдэв. Хэн нэгэн түүнийг хамт ажиллагчтай нь экскаватор хувийн хэрэгт ашигласныг мэдэгджээ. Хэрэг зөвшөөрөлгүй экскаватор унаад зам дээр хүн дайруул компани шүүхтэд хаалгаа барихад хүрнэ. Тиймээс хариуцагч Марк хоёрыг ажлаас салгах хэрэгтэй болов. Олон жил хамт зүтгэсэн өдрүүдийг бодоод хэдэн 7 хоногийн цалинг нэмж өгье гэв. Ингээд гэрийн цорын ганц орлого тасарч Маркийн гэр бүл улам давчуу байдалд орлоо. Марк бүх хүчээ хорогдох байраа өөрчлөх ажилдаа л зориулв. Хэдий сүрэл одоо болтол ирээгүйч тэр энэ газрыг аль хэдийн ганц аюулгүй бүс гэж үзчихсэн байв. Харин эхнэр нь хамаг тэнхээгээрээ энэ жижиг гэрийг авч явсаар байлаа. Үүний тулд тэр бүр арай гэж цуглуулсан аялын мөнгөө хүртэл гаргав. Охин нь гүн унтсны дараа тэр Марк дээр чимээгүйхэн очоод "Би чиний зүүдэнд орсон уу?" гэж асуулаа. Учир нь тэр тодхон мэдэрч байв. Нөхөр нь өөрөөс нь хүндэрч байгааг Марк нуулгүй толгой дохин зөвшөөрөв. Зүүд үнэн болох хэсэг нь тодорхойгүй байгаа энэ үед тэр яаж нүүр тулахаа үнэхээр мэдэхгүй байлаа. Эхнэр нь баттай алхсаар дөхөж ирээд гэрийн аялын мөнгө 2 сар хүрэлцэн. Тэр хугацаанд хоёулаа ажил хай. Эхлээд охиныхоо даатгалыг сунгая. Дараа нь илүү мэрэгжлийн сэтгэл зүйч олъё. Амьдрал хичнээн хэцүү байсан ч энэ давааг эхнэр нөхөр хоёр хамт давна гэлээ. Тэр үгс Маркийн доторх барааг нилээд сарниулав. Маргааш нь тэр бүр өөрөө эхнэрээ дагаад орон нутгийн арга хэмжээнд оролцов. Гэтэл дөнгөж ажилласаа халагдсан хамт ажиллагч нь энд бас туслахаар ирсэн байлаа. Бусадтай инээлтэн ярьж буй Маркийг хараад хамт ажиллагчийн доторх өөр гинэт дүрлцэн асуув. Марк тэр сүүлийн хорогдох байрыг барина гэж зүтгээгүйсэн бол өөрийгөө дунд насандаа ажилгүй болно гэж яаж төсөөлөх вэ? Ингэж ярьж байтал тэр хоёр гар зөрүүлв. Гэтэл Марк хамт ажиллагчаасаа ч илүү уурсан байлаа. Тэр нөгөө хүнийг нэг өшөглөөд унагчихв. Дараа нь эргэн тойрныхондоо чангахан хараал урсгав. Дэлхийн төгсгөл айсвэ. Та нар одоогийн мөчөө хайрлаж мэдэхгүй байна. Бүх зоогийн газар таг чимээгүй болов.
Энэ үгийг нь няцаахаар хинч босож ирсэнгүй. Сэтгэл мэдрэлэнд самуурсан мэт харагдах тэр ирийг ганцхан ихнэр нь л өрөвдөн урагш очив. Тэгээд Маркийг дуугүйхэн тэрв. Ингээд гуруулаа түшигцээр зоогийн газраас гарч одов. Сэтгэл нь арай тайвширсны дараа Марк засварын ажлаа үргэлжлүүлв. Тэр машины хөдөлгүүрийг салгаж аваад хамгаалах байраа цахилгаантай болгохоор зэхв. Гэтэл гинэт зөөлөн салхи сэвэлзэв. Марк яаран охиноо тэврэн автал тэнгэр тасар олон шувуу эргэлдэж байгааг анзаарав. Тэдний нэг хэсэг нь бүр толгой дээгүүр нь шунган өнгөрөөд. Дараа нь бороо шиг шааган унаж эхлэв. Марк дахиад зүүд дунд явна гэдгийг ойлгов. Яг үнэхээр дараагийн мөчид эхнэр нь түүнийг ширүүхэн сэгсэрч сэрээлээ. Тэнгэрт төгшөөрийн дохио чарлан дуугарав. Жинхэнэ шуурга үнэхээр ирчихжээ. Гэвч Маркийн гэр бүл сандралцсангүй. Тэд яаралгүйхэн хонгос руу орцгов. Хүнд төмөр хаалга хаагдах тэр агшинд аюулгүй гэсэн мэдрэмж бүхнийг нөмөрлөө. Тэгж байж л эхнэр нь анзаарсан нь Марк энэ бүхэнд үнэхээр сайтар бэлтгэжээ. Хамгаалах байранд зөвхөн нөөц хангалттай биш. Хийн баг хүртэл бэлэн байв. Гадаа салхи улам ширүүсч, давчуу хонгил харин ч онцгой тайвшрал төрүүлж байв. Гэр бүлийн 3 тийхүү нам унтлаа. Маргааш нь сэрэхэд гадах чимээ хөдөлгөөн хэдийн намджээ. Эхнэр нь хийн багаа аль хэдийн тайлчсан байв. Тэр шуурга өнгөрсөн болов уу гэж таамаглажээ. Харин Марк бол хатуу итгэлтэй хിവэр сүрэл дөнгөж сая л ихэлсэн гэж үзв. Юу ч болсон хамгаалах байрны хаалгыг нээж болохгүй гэв. Гэтэл эхнэр нь яаж байсан гадагш гарч үзнэ гэсээр охиноо насан турш нь энд хориод байж болохгүй шүү дээ гэв. Марк ихээхэн хүч гаргаж дотоод айцаа давн. Нилээд удаан чагнан зогсов. Гадаа ямар ч сэжигтэй чимээ алга гэдгийг баттгаад тэгж байж түлхүүрээ гарган хаалгаа нээв. Гадаах тэнгэр цэлмэг хөхөрч өнөөх аадар шуурга аль хэдийн өнгөрчээ. Хашаан дах модод салхинд сэглэгдэн замраагүй болсон байв. Эргэн тойронд аврагчид завгүй хөлхөн. Энэ шуурганы хүч үнэхээр асар байжээ. Гэхдээ Маркийн төсөөсөн шиг сүрэл дагуулсангүй. Гуруула чанга тэврэлтэн. Нүдэнд нь нулимс цээлж инээмсэглэлтэй зэрэгцэн буу. Марк эцэст нь өвчнөө үннээр нь харж эхлэв. Тэр их мөнгө зарцуулан хотын хамгийн сайн сэтгэл засын эмнэлэгт очив. Эмч түүнд эмээ даруй ууж бас хонглоос холдохыг зөвлөв. Боломжтой бол гэр бүлийнхэнтэйгээ хэсэг хугацаанд аялж амархан дээр гэлээ. Тэгээд дараа нь бодит байдлыг нь харж байгаад эмчилгээний төлөвлөгөөг тогтооно гэв. Маркч үг дуугүй дагав. Маргааш нь тэр гэр бүлээ дагуулсан далайн эрэг рүү амархаар явлаа. Аав охин 2-9 цайз босгож байтал бяцхан охин гинэт тоглоомоо тавиад тэнгэр өөд ширтв. Тэгтэл далайн хаяан дээрээс аврах том хуй мэт хар үл үндийж байлаа. Тэнгэр хизэнээс ч юм бороо шиврүүлж эхлээд наалдамхай шаргал туслууд Маркийн зүүдэнд гардагтай яг адил байв. Үнэхээр түүний зөвнсөн сүрэл ирж байгаа юм болов уу? Ингээд нуугдах газрын бүх үйл явдал өндөрлөө. Энэ киноны хамгийн том онцлог чухам арын тэр эргэлтэндээ байгаа юм. Энэ удаа үнэхээр дэлхийн төгсгөл ирж байна уу? Эсвэл дахиад л Маркийн зүүд хിവэрээ юу? Сэтгэгдэл хэсэгт бодлоо үлдэн ярилцаарай. Дараагийн удаа уулзъя.